That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчрэг бай. Хүн төрөлхтний түүхэнд танк эсвэл цөмийн зэвсэг гэх мэтээр матери дээр суурилсан зэвсэглүүдээс илүүтэйгээр хүний оюун санаанд нөлөөлөх үйц тарих угаалтын арга барил бол бүх цаг үед хамгийн хүчтэй зэвсэг байсаар ирсэн. Зөвхөн тэнэг хүнд тарих угаалтанд өртдөг гэдэг бол одоо дэндүү туулширсан ойлголт. Тухайлбал ямар ч мэдлэг боловсралтай байсан, мөн ямар ч мэрэгэн ухаантай байсан ямар ч хүн тарих угаалтанд бол өртөх боломжтой. Хэрвээ альва хүн тарих угаалтанд өртөснөөр тухайн хүн бол өөрийнх нь бодож сэтгэж буй тэр сэтгэлгээ итгэж буй итгэл үнэмшил хийж буй тэр альва үйлдэж буй үйл хөдлөлгээд тэр бүхэн хэдийгээр буруу муу зүйл байсан ч өөрийгөө зөвийн талд зогсож байгаа, өөрийгөө зөв зүйл хийж байгаа хэмээн итгэж чин сэтгэлээсээ итгэж байдгаар бол хамгийн онцлог нь бол оршдог юм аа. Ямар ч хүний сэтгэхүйд айдас болон бахархал мөн энэ хоёр дээр нэмээд ёс суртахууны нэгдлийг хамтд нь холбож өгсөн тохиолдолд тухайн хүний тарих бол бүрэн угаагддаг. Нэгэнт тарих угаагдсан бол хичнээн сайн логиктой, баримттай байлаа гэд тэр хүний бодлыг өөрчлөхөд бол тун хэцүү байдаг. Тухайлбал бүгд найрамдах хятад ард улсыг үндэслэгч Мао Цзэдун өөрийн ард түмний дийлэнхийг хүчээр өөртөө итгүүлээгүй. Харин өөрийнх нь хувь хүний үнэлэмжинд зөв гэж бодогддог зүйлсийг нийт ард түмэндээ ч гэсэн зөв зүйл хэмээн итгүүлж чадсан юм. Мөн Хитлер хизээч ард түмэндээ бол худал хуурмаг зүйлийг бол тулгаагүй. Харин Хитлер ард түмний дайсныг тодруулан гарган ирж тэр дайсны эсрэг бүх нийтийн оюун санааг бол нэг шугамдууд зэрэгцүүлэн тавьж чадсанаар онцлогтой. Мөн хойд Солонгосын Кимийн гэр бүлийгч ялгаагүй ард түмнээ мунхруулсан гэж хэлэх нь бол бас энэ дүүрэл. Харин Ким ард түмэндээ өөр ертөнц гэж байдгийг, хорвоо дэлхийн ямар уудам гэдгийг таних мэдэх бүх боломжийг нь устгаж хааж, өөрийн ард түмний мэдэх эрхийг нь хааснаар бол өөрийн гэр бүлийн хоёрхлыг бол тогтоож чадсан юм аа. Тэгэхээр өнөөдрийн дугаараар түүхэндх хамгийн амжилттай тарих угаалтуудын эхний сэдэв болох Мао Цзэдуны тарих угаалтын схемийн талаар дэлгэрэнгүй ярина. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Австрийн хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австригт хандаарай. Түүхэндх хамгийн амжилттай мөн хамгийн том тарих угаалтын жишээ бол гарцаа байхгүй Мао Цзэдун. Юуны өмнө тухайн үед Хятадын нутагт тарих угаалт амжилтанд хүрэх бүхий л боломж нөхцөл байдал бол бүрдээд байсан цаг үе. Хятадын нутагт тухайн үед гоминдан болон коммунистуудын хооронд иргэний дан эд өрнөж, мөн иргэний дантай зэрэгцээд Японы эзлэн түрэмгийлэл газар авч, Хятадын төвийн засаглал бүрэн суларч, бүс нутгийн ноёдууд, цэргийн эргэтэн дархтнууд дур мэдэн зоргоорон ааширч байсан ийм цаг үе. Тэнд хууль гэгч зүйл ердөө цаасан дээр бичээстэй төдийхөн үлдэв. Ийм хүнд цаг үед ийм их зовлонт давхцлуудын дунд ард түмний итгэл нуран унаж бүх нийтээрээ шинэ үннийг хайж эхэлсэн байдаг. Хятадын ард иргэдийн дийлэнх нь тухайн үедээ бичиг үсэггүй. Тариачдын зарим нь газраа автаж, үр зээлийн систем Хятад орныг бүхэлд нь нөмөрсөн тул иргэд нийтлэг байдлаараа амьд үлдэхийг хамгийн гол зорилгоо болгож эхэлсэн юм. Ер нь бол ходоод нь хоосон хүнд эрх чөлөө бус, харин утга учир шаардлагатай болж эхэлдэг. Харин энэ үед Мао Цзэдун гарч ирээд чиний ядуу байгаа чинь чиний буруу огтоосоо биш, харин ангийн дарлалын улмаас буюу дарлагч ангийн гайгаар чи ядуу байна хэмээн тайлбарлаж эхэлсэн. Мөн Хятадын ард түмэн олон мянган жилийн турш уламжлал болон тогтож ирсэн күнзийн ёс зүй, гэр бүлийн суурь уламжлал бүтэцтэй ийм үндэстэн байсан. Гэвч олон жил үргэлжилсэн дайн дажин, үгээгүй хоосрол, ядуурл зэрэг хүчин зүйлсүүд нь Хятадын уламжлалт суурь бүтцийг бүхэлд нь ганхуулахад хүрсэн байдаг. Хуучны ёс суртахуун нуран унсан боловч түүнийг орлох шинэ ёс суртахуун хятадуудын дунд тухайн үедээ байгаагүй. Яг тэр хоосон орон зайд Мао Цзэдун өөрийн үзэл санааг бүхэл бүтэн шашинтай дүүцгүйс хэмжээнд, шашныг орлохуйц хэмжээнд гаргаж ирсэн байдаг. Мао Цзэдун иргэний дайнд ядч бүгд найрамдах Хятад ард улсыг байгуулсны дараагаар 1966 онд соёлын хувьсгалыг эхлүүлв. Соёлын хувьсгал бол Мао Цзэдуны тарих угаалтын хамгийн оргил үе байв. Соёлын хувьсгал нь энгийн нэг улс төрийн компанид ажил бус, харин хүний дотоод ёс суртахууныг системтэйгээр эвдсэн түүхэн туршилт байсан гэж үздэг. Мао Цзэдунд тухайн үед
Хятадуудын нийтлэг ёс суртахууныг эвдэх зайлшгүй шаардлага байсан. Учир нь 1960-ад оны их үед гэхэд Хятадууд цөхөрч гүцээд байв. Мао Зэдуны ихлүүлсэн их үсрэлтийн бодлого бүхэлдээ бүтэлгүйтэж, ард түмэн тэр чигтээ өлсгөлөнд автаж, үүний улмаас Хятадын коммунист нам доторх түүний нэр хүнд маш хурдтай унаж, зөрүүлээд илүү практикч, илүү технократ сэтгэлгээтэй хүмүүс Хятадын коммунист нам дотор хүчээ авч эхэлсэн байдаг. Нэг ёсондоо бол бүх нийтээрээ Мао Зэдуныг маш муу, маш их алдаа гаргасан муу удирдагч хэмээн дүгнэж эхэлжээ. Яг энэ үед Мао Зэдуны толгой дотор улс үндэстний хөгжлийн бодлогыг би ингэж засах ёстой юм байна гэхээсэн илүүтэйгээр харин хүмүүсийн бодлыг би ингэж өөрчлөх ёстой хэмээх шал өөр бодол орж ирсэн байдаг. Ингээд Мао Зэдун хуучин дүрмийг устгах буюу ёс суртахууны цэвэрлэгийг эхлүүлв. Үүнд хуучин үзэл баримтлал, хуучны соёл, хуучин заншил, хуучин ёс багтаж байв. Мао Зэдун тэдгээрийг хувьсгалт цаад болж буй өмнөх нийгмийн үлдэгдэл хэмээн тодорхойлсон. Ингээд хамгийн түрүүнд бүх сүм хийдүүдийг устгаж, лам нарыг хөнөөж, мөн сургуулиудыг нураан шатааж, багш профессоруудыг шоронд хорж, ном болон архивын материалуудыг галтан шатааж, овог удам гэр бүлийн бахархлуудыг үгүй хийсэн. Ингэснээр Хятадын ард түмний өнгөрсөн түүхэн ой санамж устж эхлэв. Өнгөрснөө мэдэхгүй хүн өнөөдрийг шүүмжлэх чадваргүй болдог. Яг энэ л Маод хэрэгтэй байлаа. Шүүмжилдэггүй ард түмэн. Улмаар Мао Хятадын нийгмийн 12-оос 25 насны залуусыг салхан авч өөрийн улаан хамгаалагчид болгосон. Тэдгээр хүүхэд залуус өөрсдийн сургуулиудыг орхиж, хувьсгалын ариун цэрэг болон хувирцгаав. Мао Зэдуны хувьд залуусыг онцгойлон сонгосон нь бас цаанаа учиртай байлаа. Учир нь залуу хүмүүс айдас багтай, сэтгэл хөдлөл өндөрт, ёс суртахууны баримжаанд хараахан бүрддэггүй, мөн эрх мэдэлд маш хурдан автдаг онцлогтой. Нэг ёсондоо бол хүн болж амжаагүй хүүхдэд эрх мэдэл өгвөл тэдгээр хүүхдүүд ёс суртахууныг бус харин шууд дүрмийг мөрдөж эхэлдэг. Ингээд хүүхдүүд эсрэг бодол санаа тээж байсан өөрсдийн эцэг эхчүүд хувьсгалын эсэргүү хэмээн барьж өгч багш нараа зодон ирэмдэглэж хөршүүдэн хүртэл дайсан хэмээн нэг ноцож эхлэв. Хятад даяар гэр бүлийн тогтолцоо нуран унснаар нийгэм өөрийгөө хамгаалах чадваргүй болон хувирчээ. Улмаар эмч, багш, инженер зэрэг сэхэтнүүдийг хувьсгалын эсэргүү хэмээн тодорхойлж тэднийг зодож жанчин хүчээр тайзан дээр гаргаж байгаад өөрсдийнх нь амаар өөрсдийг нь хөрөнгөний үзэлтэн урвагч хувьсгалын дайсан хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. За үүний дараагаар Мао Зэдун өөрийн тарих угаалтын хамгийн төгс хэрэгсэл болох улаан номыг гаргаж ирэв. Улаан ном бол энгийн нэг ном бус, харин хүний бодол сэтгэхүйг орлох механизм байв. Улаан ном нь Мао Зэдуны ишвлүүдийн төврөөс бүрдэж байлаа. Уг ном нь 1964 оны үеэс эхлэн Хятадын нийгэмд нэвт тархаж эхэлсэн бөгөөд 1 тэрбум гаруй хувь хэвлэгдэж соёлын хувьсгалын үед хүн бүрийн биедээ заавал авч явах ном болсон юм. Тухайн үед Хятад даяар хувь хүн бичиг баримт эсвэл мөнгөгүй байж болно, гол нь улаан номгүй байвал гэмт хэрэгтэн хэмээн үзэгддэг байв. Энэхүү улаан ном нь явандаа шашныг орлож эхэлсэн юм. Улаан ном хэмээх Мао Зэдуны уг шашны гол ишлэгч нь Мао Зэдун өөрөө байж, өөрөө бурхны дүр тоглож, ард түмэн харин өглөө оройдоо бүх нийтээрээ хамтын уншлага хийдэг болов. Мөн энэхүү улаан номонд иргэцэх нь нүгэл хэмээн тооцогддог болжээ. Гэхдээ шашнаас ялгаатай шашин хүн төрлөختөнд үхлийн дараах авралыг амладаг бол улаан ном нь хувь хүний өнөөдрийн үйл хэрэгт зөвтгөл өгдөг байв. Тухайлбал чи өнөөдөр урагчдыг зодож эсвэл тэднийг хөнөөж байгаа нь зөв зүйл гэх мэтээр. Улмаар нийгэм даяар зөв буруу болон ёс суртахууны хэм хэмжүүр нь улаан ном болон хувирч эхлэв. Ингэснээр иргэд өөрсдөө аливаа асуудлын зөв бурууг шүүх чадваргүй болцгоож гагцхүү улаан номонд Мао Зэдун энэ асуудал дээр юу гэж үздсэн байна хэмээн хардаг болжээ. Хятадын ард түмэн хариултыг өөрөөсөө хайхаа болж эхэлсэн юм. Улаан ном нь Хятадын ард түмнийг Мао Зэдунд хайртай болгоогүйч Мао Зэдуны үгийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд үнэн хэмээн дагахад сургасан байдаг. Хүмүүс харгислал үлдсэн ч өөрсдийгөө зөв зүйл хийсэн сайн хүн мэтээр мэдэрдэг байв. Өчүүхэн төдий гэмших мэдрэмжгүй харгислал гэсэн үг. Мөн Мао Зэдун ард түмэндээ дан ганц айдас өгөхөөс гадна итгэлийг давхар өгж байлаа. Айдас итгэл хоёр хосолсон цагт төгс хяналтыг бий болгодог. Ер нь дан ганц айдасаар бүхэл бүтэн ард түмнийг хянах нь ер нь хангалтгүй.
Хэдийгээр айдсаар далайлхан хүмүүсийг дуугүй болгож болох боловч айдас дээр нэмээд итгэл үнэмшрийг өгчихвөл хүмүүс шууд л өөрсдийн хүслээр захирагдаж эхэлдэг. Хятадын соёлын хувьсгал нь яг энэ хослолын төгс жишээ байсан юм. Мао Зэдун айдсыг ариун зоригтой холбосон байдаг. Тэрээр өөрийн ард түмнийг түүхийн зөв талд зогсож байна хэмээх дотоод итгэлээр хангаж өгчээ. Итгэл бий болсноор хүмүүсийн эргэлзээ аридж эхэлдэг. Итгэл нь харгас үйл хийсэн ч түүнийг зөвтгөх ёс суртахууны бамбааны үргийг гүйцэтгэдэг. Яг энэ зарчим төгс ажилласан учраас Хятадын соёлын хувьсгалын он жилүүдэд Мао Зэдуны эсрэг томоохон хэмжээний эсэргүүцэл огтоосоо дэгдэж байсангүй. Нэгдүгээрт эсэргүүцэх нь мэдээж хэрэг аюултай, үхлийн ядтай хэрэг. Хоёрдугаарт харин эсэргүүцэх нь угаасаа буруу үйлдэл. Түүний технологи яг ингэж ажиллаж байв. Ийхүү он удаан жил үргэлжилсэн тарих угаалт цусд соёлын хувьсгалын үр дүнд эцэст нь юу болов? Соёлын хувьсгалын хамгийн том аимшиг нь хэдэн хүн үгсэнд бус, харин ямар төрлийн хүмүүс амьд үлдэж үлдсэнд оршдог. Энэ бол хамгийн хүйтэн бөгөөд хамгийн хүнд хэсэг. Нэгдүгээрт нийгмийн итгэлцэл бүрэн нурсан гэж хэлж болно. Соёлын хувьсгалын дараагаар Хятадд хөршнөн итгэх болж найз нөхөд нэг нэгнээ урагч хэмээн сэрдэх болж гэр бүл дотор хүртэл нэг нэгнийгээ урагч хэмээн барьж өгдөг ийм аимшигтай зөв тогтол бий болжээ. Хятад даяар хүн бүхэн ажиглагч байр суурьтай болж хит дуу цөөтэй байх, эсвэл хит идэвхтэй байх нь аюултай хэмээн тооцогдох болжээ. Хятадын нийгэм доторх итгэлцлийн систем бүгдээ үгүй болов. Эцсийн эцэст нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлийн системийн дотоод итгэлцэл, гэр бүлийн гишүүдийн нэг нэгэндээ үнэнч байдал үгүй болсон тохиолдолд төр засагтай өрсөлдөх бүтэц тухайн нийгэмд огтосон үлддэггүй. Үүнтэй зэрэгцээд Хятадын оюун санааны элит бүлэг бүрэн сүрсэн юм. Соёлын хувьсгал ба дараах он жилүүдэд их сургуулиуд бүгд хаагдаж, Хятад даяар бараг 10-аад жилийн турш их сургуулиудын үйл ажиллагаанууд бүр мөсөн зогсжээ. Профессоруд болон багш нар ирэмдэг зэрэмдэг болцгооч маш олон хүмүүс алагдаж, үлдсэн хэднээ цөлөгдсөн тул нийгэм даяар асуулт асуудаг шүүмжлэлт сэтгэхүйтэй давхраг бүрэн устсан юм. Мөн хүмүүсийн дотоод логик сэтгэлгээ нь зөвхөн амьд үлдэхийн төлөө сэтгэдэг болон хувирав. Тэд альва асуудлын зөв эсвэл буруу гэж бус харин аюулгүй юу хэмээх үнэлэмжээр дүгндэг болжээ. Үүнийг тарих угаалтын хамгийн гүн гүнзгий улмөр гэж үзэж болно. Гэхдээ өнөөдөр соёлын хувьсгал Хятадд хэдийнэ дууссан. Мао Зэдун ч үхэж төгссөн. Улаан ном өнөөдөр түүхийн музейд байж л байна. Гэхдээ тэнд нэг зүйл дуусаагүй. Өнөөдөр Хятадд төр засгаан шүүмжлэхгүйгээр ямар ч хувийн бодолгүйгээр шууд л дагдаг зан чанар нийгмийн нэлээдгүй хэсэгт хэвээр үлджээ. Энэ нь магадгүй чи бодох хэрэггүй. Учир нь чи зөвийн талд байна хэмээх итгүүлж чадсанд оршдог байх. Мөн ямар ч улсад, ямар ч нийгэмд тарих угаалт нь хизээч муу талын дүрээр эхэлдэггүй. Тарих угаалт нь сайн зорилгын нэрээр, зөв талын мэдрэмжээр, ёс суртахууны ариун дээд байр суурьаар эхэлдэг. Иймээс магадгүй хамгийн аюултай хүн гэдэг нь дарангуйлагч эсвэл ямар нэгэн харгас сэтгээд бусан, харин өөрийнхөө хийж буй буруу үйлийг зөв үйл хэмээн ямар ч эргэлзээгүйгээр түүнд бүрэн итгэдэг хүнийг нэрлэх байх. Мөн Мао Зэдуны тарих угаалтын түүх бол зүгээр нэг өнгөрсөн түүхийн талаарх дурсамж яриа огтосон биш. Харин Мао Зэдуны түүх бол тарих угаалт өнөөдөр ч ялгаагүй хаанаас аль зүгээс ямар мэдрэмжээр эхэлж болох тухай түүхэн анхааруулга юм. Ингээд өнөөдрийн бэлтгэн хүргэсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.